бүгд найрамдах улсыг тунхаглаж анх дугаар үндсэн хууль батлагдсны 100 жилийн санан тунхаглах ирээдүй. Монгол улс хаашаа явж байна вэ? Яг энэ цаг үед хүн төрлөختөн хиймэл оюун хаан дижитал 90-100 гариг ирхэсрүү алхаж хил хиз гаргүй хөгжлийн шуурганд он доошин үндэсний дархлаагаа сэрж мэдэрч сан тунхаглах ирээдүйд тэмүүлж эхэллээ. Дэлхийн хөгжлийн асар их хурдтай эргүүлэх дунд тэгээд дээрэс нь нүүдлийн соёл иргэншлийн эрс эргэлт суурилж шилжиж байгаа. Тэгээд энэ өмчийн асуудал. Тэгээд энэ мэдээллийн 90-100-ны өөрчлөлт гэдэг юм давхар болно хурдан өөрчлөлтөнд зохигдоод дайсан байдалтай амьдарч байна л да. Тэгээ энэ их өөрчлөлтөнд донд монголчууд хаягдаж гэгчгүй хөлөө олоод дэлхийн 200 улстай цуг нэгэн зэрэг урагшилж чухал. Энэ дэлхий дахин ийм руу явж гин гэж Монголын онцлог хайжлахгүй. Хүн төвтэй хууль эрхцэн орчныг бий болгоно гэж зорилго тавьсан. Дархлааг бий болгох юм бэ? Яаж сөрөн төсвөрлөх нөхцөлийг бүрдүүлэх юм бэ гэдэг дээр бол хууль өөрөө бүрэн хэрэгждэг байх ёстой. Өөрчлөгдөж, шинжлэгдэх нь бодлогын түвшинд явагддаг байх ёстой гэсэн байр суурьаар асуудалд хандна. 21-р зууны хүн төрлөختний өнөөгийн хөгжил 19-р зууны төгсгөл үеэс үндсэн хуулиар бэхжиж дэлхийн 1-р дайн эзэнт гүрнүүдийн хуваагдал, геополитик, дэлхийн улс төрийн бужигнаан дунд Монгол улс уусан шингэлгүй уулгалан босч өндийсэн түүхэн 1924 оны анх дугаар үндсэн хуулиар дэлхийд өөрийн тунхаглан туургуулсаа зарлан өгцөнтэй холбоотой. Үндсэн хуулийг батлсан явдал өөрөө тусгаар тогтнолыг олж авсантай тэнцвүүч ашил өгдлөөг зарим эрдэнэт үнсэн байдаг. Хамгийн гол нь одоо тусгаар тогтносон бүрэн эрхэд байдлаа үндсэн хуулийн төвшөнд баталгаажуулж дэлхийн нийтэд зарлж байгаа юм. Үгээрээ одоо анх дугаар үндсэн хуулийн одоо гол ач холбогдлоор шин. Бүх юмны үндсэн үндэс бол хуулиа. Төрийн эрхийг ард түмэн мэднэ. Хоёрдугаартх нь бол байгалийн бүх баялагийг ард түмэн мэднэ гэж. Энэ эрх юугаар хангагдахын тийм үү? Юугаар хангах? Хамгийн гол нь бол энэ эрх мэдэл бол эдийн засгийн баталгаагаар хангагдах ёстой. Монгол Улсын үндсэн хуулийн 16-гийн 13-т хүн бүр халдшгүй чөлөөтэй байхыг заасан байдаг. Халдшгүй байх эрхчлөөний агуулга нь хүний нэр төр, алтар хүнд, бие махбод, орон байрны халдшгүй байдал зэргүүдийг давхар агуулдаг байна. Монгол Улсын үндсэн хуулийн 16-р зүйлийн 2-т хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгаль орчны тэнцвэрлэл алдагдахаас хамгаалуулах хэрэгтэй байдаг байна. Эдгээр эрхээ бүрэн дүүрэн хамгаалахын тулд төрийн иргэний хамгаалах үүрэг хүлээдэг. Улсын хурал хууль эрхцэн томоохон шинжилгээ хийж хүний эрхийг баталгаатай хамгаалагдах, хангагдах нөхцөлийг үүсгэх, бусдад давуу байдал үүсгэж байгаа энэ олон төрлийн журмуудыг цөөлж хуулийн харилцаанд бүх зүйлийг шилжүүлж өгнө гэдэг бол илүү тодорхой болох боломжийг, илүү залуучууд төрдөө болон ирээдүйдээ итгэлтэй байх тэр нөхцөл боломжийг бүрдүүлж өгж байгаагаар онцлог гэсэн үг. Тэгэхээр бидний ерөөсөө зориод байгаа зорилго бол энэ нийгмийн харилцааг зохицуулаад байгаа 2768 журмыг хуулийн чингээх, хуулиа дагаж хамттан баталдаг байх тэр зүйл рүү бид одоо шилжүүлж өгөх гэдэг. Энэ хэмэл оюун ухаан чиглэсэн эрхцэн орчныг бодиттой бий болгож иргэн бүр хуулиа одоо чөлөөтэй хэрэгэлдэг хуулийн талын ойлголт мэдээллийг өөрөө олж авч чаддаг байх тэр нөхцөл боломжийг бол бодиттой бүрдүүлэх нь энэ удаагийн парламентын бас томоохон ажлуудын нэг гэж ингэж бол үзэж байгаа. Хууль бичигдэж байгаа арга барил нь хуулийнх нь стандарт нь нөгөө хүнийхээ хөгжил, хүнийхээ эрхийг хамгаалах чиглэл дээр болох тийм байна уу үгүй юу гэдгийг хэмэл оюун ухаанаар болон одоо цахим хэлбэрээр одоо бид одоо юу гэдгийг нягтлж гаргаж ирдэг алдаа дутагдлын богино хугацаанд засаж залруулдаг байхын төлөө бидний өөрчлөлт явуулж байгаа. Ерөөсөө л одоо парламентын засаглал гэдэг бол Монгол улсын хувьд гео газар зүйн хувьд, геополитикийн хувьд, дотоод одоо улс төрийн нөхцөл байдлын хувьд бол хамгийн чухал тогтолцоо гэдгээрээ байгаа. Энийг цаашдаа энэ хэвээр нь улам бүр төвлөршүүлж хамгаалж авч явах ёстой л гэж ингэж үзэж байгаа. Монгол Улсын үндсэн хуулийн 14-р зүйлийн 2 төсөв зааснаар хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал,
хөрөнгө чинээ эрхэлсэн албан тушаал, шашин, шүтлэг, үзэл бодол, боловсрлоор нь гадуурхаж үл олно. Үүнээс хүйс гэдэг нь тодтгоо авч үзвэл эрэгтэй, эмэгтэй гэдгээс гадна бэлгийн чиг баримжаа, хүйсийн чиг хандлагаар нь гадуурхаж үл олно. Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй гэж заасан байдаг. Хуулиар шашны төрлүүдийг тодорхойлон тусгаж өгөөгүй байгаа нь энэхүү эрх чөлөөтэй адилах боломжийг олгож байна. Монгол Улсын үндсэн хуулийн 7-гийн 1 засны дагуу монголчуудын ард түмний түүх, соёлын дурсгал зүйл, оюуны өв, шинжлэх ухаан зэргийг төр хамгаална гэж заасан байдаг. Энэ ч утгаараа бид ЮНЕСКОд 1962 онд 108 дахь улсаар нэгдэж орсон. Одоогоор бид нийт 10 гаруй үе бүртгүүлээд байгаа бөгөөд энд нь хөөми, уртын дуу, наадам гэх мэтлэн бүртгүүлээд байна. Цаашлаач Монголын олон үе бүртгэгдэн гэдэгт бид итгэлтэй байна. Энэ 24 оны 5 сарын 31-нд тэр үеийн зүйлс бүгд найрамд холбоот улс хятад хоёрын хооронд үйл ажиллагаа зохицуулах ямар зарчмыг баримтлах гэсэн гэрээнд гар хэсгс орсон байна. Энэ гэрээний 5 дугаар зүйлд орсон нэг одоо баримтуул юу гэхээр зүйлс бүгд найрамд холбоот улс хятадын одоо бүрэлдэхүүнд ар Монгол байна гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тэгээд хятадын одоо хүний энэ эрхийн тухай асуудлыг хүндэтгэх гэсэн үг болсон байхгүй. Өөрөөр хэлбэл манайх чинь хятадын бүрэлдэхүүн услах гэж шүү дээ. Тийм учраас энэ үед бол манай нам төрийн удирдлагууд тэр үеийн эрдэмтэд нэлээд одоо соргоогоор хүлээж авч ер нь одоо өөрийнхөө бүгд найрамд тулсыг тунхаглахгүй хүнд байдалд орохны гэдгийг мэдээд ингэж яарчилсан болтой байгаа. Тэгэхээр энэ 26-нд анх дугаар үндсэн хуулийг баталсны дараагаар бол хүлээн зөвшөөрсөн 2 улс байна. Нэг нь бол юу гэхээр Тува, нэг нь бол юу гэхээр Төвд. Тэгэхээр энэ 2 улс тэр үед бие даасан улс байсан боловч одоо бол нэг нь бүгд найрамдах хятад улсын нэг хэсэг, Тува нь Оросын холбооны улсын нэг хэсэг болсон байна. Тийм учраас энэ үеийн байдал бас дэлхийд дахинд нэлээд хүнд байсан. Гэхдээ манай энэ үндсэн хуулийг баталсан улс орны тусгай тогтнолыг тунхагласан явдлыг тэр үеийн Нью-Йорк Таймс сонинд хэвлээд тэр бол дэлхийд дахинд нэлээд тарж Монголын энэ байдлыг дэлхийн сонорт хүргэсэн ийм ачаал бүгдэлтэй юм. Ер нь бол улс орн өөрийнхөө тусгай тогтнолыг тунхаглаад тэр үндсэн хуультай болно гэдэг бол тэр үед бол хамгийн том амжилт гэж бид нар үзэж байна. Өөрийн үндсэн хуулийг баталсан явдал бол өөрөө тусгай тогтнолыг олж авсантай тэнцвүүч ачаал бүгдлээ зарим эрдэмтэд үндэсэн байдаг. Тийм учраас энэ бол маш чухал зүйл болсон. За ингээ бүгд найрамд засгийг тунхаглаад нөгөө хаант улсаас энийг халаад бүгд найрамдах улс болгож баталсан явдал бол Азийн улсууд дотор бол хамгийн анхных. 24 оны үндсэн хууль бол бүгд найрамд улсыг зарлаж улсын нийслэл Улаанбаатар хотыг тунхаглан зарласан ийм ач холбогдолтой үндсэн хууль. Энэ үндсэн хуулиар хүний эрхийг баталгаажуулсан, Монголын эмэгтэйчүүдийг эрхийг бас тодорхой зааж төр улсын хэрэгт оролцож байх эрхийг одоо нээсэн. Энэ утгаараа бол бас эмэгтэйчүүдийн хувьд бол хамгийн одоо ийм анхны чухал шийдвэрийг энэ бүс нутагтаа гаргаж тавьсан, дэвшүүлж тавьсан ийм одоо үндсэн хууль байсан. Энэ үндсэн хуулийн гол одоо үзэл санаагаар бол Монгол улс одоо 100 жилийн хугацаанд хөгжлөө. Нэмэлт өөрчлөлт орсон болон шинээр шинчлэн одоо найруулсан үндсэн хуулиуд бол тухайн цаг үеийнхэн улс орны нийгэм эдийн засгийн тулгамдж байсан зорилтуудыг хэрэгжүүлж биелүүлэх ийм одоо зорилготойгоор шинчлэгдэж, өөрчлөгдөж байсан. Энэ бүгдийн дундаас бол анх дугаар үндсэн хуулийн ач холбогдлыг бол одоо үгүйсэхийн арга бол байхгүй. Энэ үндсэн хуулийг баталснараа Монгол улс өнөөдөр тусгаар одоо улс өнөө хүртэл байж, дайн, дажин, за тэгээд инх хамгаалан цагт энэ бүхэл одоо цаг хугацаанд бол ард түмэн төрийнхөө эрхийг барьж улс орноо өнөөдрийг болтол авч явж байгаа ийм ач холбогдолтой үндсэн хуулиа. Их олон шилжилтүүд байна. 21 оны, 24 оны үеийн 30-ад оны, 40-ад оны, 50, 60 оны шилжилтүүд
Тэгээ 90 оны шилжилт бол зөвхөн үндсэн хуулийн хүрээнд явагдсан. Үндсэн хуулийн хүрээнд явагдахдаа үндсэн хуулийг одоогийн шинэ үндсэн хуулийг бид нэр батлахын урд талдаар нэмэлтийн хууль гэдэг томоохон хууль гаргасан юм байна. За энэ бол их ач холбогдолтой хууль байсан. Энээс эхэлж хөөх юм бол 90 оны шилжилтийг монголчууд үндсэн хуулийнхаа хүрээнд хийж чадсан орон юм байна штэ гэж баттай харагдах тийм суурь байгаа. За тэр нэмэлтийн хуулиар бол засаглалын эрх хэмжээний нийлээд асуудлуудыг бид шийдэж өгсөн байгаа юм. Тэн дотор бол Монгол улс бол ерөнхийлөгчтэй бай. Засгийн газар бол засаг төрийн ажлыг хариуцъя. Намуудын эрх хэмжээг бол хязгаар хэмжээтэй болгох энэ бүх заалтууд чинь үндсэн хуулийн нэмэлтийн хууль гэдгээр гарч энийг улсын баг хурал үндсэн хууль боловсруулахад суурь нь болсон юм байна. Тэгэхээр 90 оны зүгээр нь цуглаан хийгээл тэгэл монголчууд нэг сандраал арчилсан тогтолцоо гэсэн юмд орчлоо гэж тэгж ойлгохоос илүү Монгол орн бол үндсэн хуулийн эх орн шүү. Энэ бол бүр эзэн Чингисийн үеийнхээс эхлээд их засаг хууль, их цааз хууль гэсэн тийм үндсэн хуулиудтай байсан ийм түүхэн туршлагаасаа улбаалаад явдсан 100 жилийн үндсэн хуулийн тухай бид ярьж байгаа юм. 60 оны үндсэн хуулийн тэр 5 оны нэмэлт өршөнд бол Монгол улс ерөнхийлөгчийн институт болсон. Гэхдээ Монгол улсын ерөнхийлөгч дэд ерөнхийлөгчтэй байна гэж. Дэд ерөнхийлөгч нь улсын баг хурлын дарга байна гэсэн ийм тогтолцоогоор хийсэн. Дараа нь нэгэнт манай улс бол парламентын бүгд найрамдах улс болсон учраас ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс биш. Тэгвэл тийм учраас цаашд бол ерөнхийлөгчөө дэд ерөнхийлөгч гэсэн тийм институт байх нь шаардлагагүй болсон. Өнөөдрийн одоо соёлт хүн төрлөختөн зах зээлийн эдийн засаг, хувийн өмчийг хүлээмжшөөрөөд олон үргэлж үзэл, олон намын тогтолцоо, төрийн эрх мэдлийг зүй зохистой харилцан хяналт тэнцвэртэйгээр оновчтой хуваарлах энэ тогтолцоо руу орох, нутгийн удирдлагын өөрөө удирдлагыг бий болгох, үндсэн хуулийн хамгаалалт, өөрийнх нь хамгаалтыг бий болгох энэ чиглэлд бол одоо маш их дэвшил гарсан. За дээр нь шүүх эрх мэдэл бол одоо бие даасан эрх мэдэл шүү. Шударга ёсны баталгаа байх ёстой гэдэг тийм агуулгаар бол одоо үндсэн хууль бол батлагдсан. За ингээд 2019 онд бол одоо 92 онд батлагдсан үндсэн хуулинд бас нэмэлт өөрчлөлт оруулаад 30% нь бол одоо нэмэлт өөрчлөлт оруулж улам энэ цааш нь ард түмний засаглах эрхийг одоо хэрэгжүүлэхтэй холбоотой. Дээр нь бол одоо байгалийн баялагын өр өгөөжийг ард түмэнд хүргэхтэй холбоотой. Шүүх эрх мэдлийг одоо тэр шударга ёсныхын зарчим руу яаж одоо хэрэгжүүлэх нөхцлүүдийг баталгааг тавьж өгөх гэдэгтэй холбоотой олон заалтууд бол одоо энэ 19 оны нэмэлт өөрчлөлтөнд тусгалаа олсон юм аа. Цагаан морин жилийн хувьсгалын үр дүнд ард түмэн анхудаа ардчилсан чөлөө сонгуульд оролцож, сонгуулийн үр дүнд ардын хурал 430 депутаттай байгуулагдлаа. Ардын хурлаас нам бүрийн төлөөллийг багтаасан 53 гишүүнтэй улсын баг хурлыг байгуулсан байнгын үйл ажиллагаатай парламентын үндэс суурийг бэхжүүлж өгсөн юм. Тэгэхээр 90 оны энэ шинэ үндсэн хуулийг төрүүлсэн Монголын ард түмний одоо шаардлагын үр дүнд шаардлага бий болсон газар нь энэ талбай. Одоо энэ хөшөөний арт талд өлсгөлөн зарлаад Монголын ардсан холбооныхын хэвтжижсэнийг санаж байна. 89 он, 90 он, 92 оны үндсэн хууль батлагдж байхад Улаанбаатарын машин багтахаа уйлаад дугаарын хязгаарлалт хийгээд дээр нь дугаар олохгүй болно гэж одоо хэний ч толгойд ороогүй шүү дээ. Эсвэл одоо хөдөө талд мал нь багтахаа уйлаад малыг хөвчлөлийн үр дүн шүү дээ. Одоо бэлчээрийн даас яах вэ гэдэг өөр асуудал гарч ирж шүү дээ. Тэгээ ийм мэтэр хэдийгээр үндсэн хууль иргэн одоо дорж дондог дулмаа нараас туйлын хол юм шиг боловч өдөр тутмын амьдралд бол үргэлж тааралдаж байдаг юм аа. Таны одоо үгээ хэлж байгаа эрх чөлөө, бизнес эрхэлж байгаа эрх чөлөө, оршин суух газраа чөлөөтэй сонгож байгаа эрх чөлөө, Улаанбаатарт машинтайгаа төгжрөх эрх чөлөө, хөдөө одоо мал нь багтахгүй ч гэсэн 10-20 мянган малчин болцсон байна. Бас л эрх чөлөө. Тэгээ
үндсэн хуулийн дагуу олгогдсон энэ бүх хүний эрх хэрэгчлөө энэ бүх юмныхаа зохицуултуудыг хийж явахгүй бол одоо хотын дарга Нямбатар ярьдаг энэ төгжрлийн яах юм бэ гэдэг асуултанд бас л бид нар хариулж чадахгүй байгаа. Гэхдээ ямар нэгэн гарц байж л байгаа. Яг тэгвэл дэлхийн бүх улс энэ замыг туулаад өнгөрсөн. За бид өнгөрсөн 2023 онд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийгээд 76 гишүүнтэй парламентаас 126 гишүүнтэй парламент руу шилжиж чадсан байна. Үр дүн сайн гарч байна. Одоо парламент дээр бол маш олон гишүүд олон янзын ургалж үзэл санааг бол гаргаж байна. Парламентын шийдвэр улам бүр чамбаарах, улам бүр тунгалагжих тэр нөхцөл байдал руу явж байна. Засгийн газраас болон одоо бусад хэлбэрээр өргөн барьж байгаа хуулийн төслүүд одоо улсын төсөв зэрэг зөвлүүд нь өөрөө илүү чамбаа байхгүй бол энэ их хурлын босхийг давхад маш хүнд болж байна л гэдэг энэ ойлголтод явж байгаа. Тэгэхээр энэ бүх зүйл чинь монголчуудын хувьд, залуучуудын хувьд ирээдүйг болвол илүү гэрэлтэй байх нөхцөл боломжийн суурийг нь тавьж өгч байгаа юм. Ардчил гэдэг чинь юу юм гэхээр зэрэг олонхны эрх засаглал биш. Цөөнхийн өмг төшиг байдаг. Ингээд энэ ардчилсан өөрчлөлтийг хууль эрх зүйн хувьд тогтолцооны хувьд хэрэгжүүлэх ажлыг эхэлсэн. Хууль бол хамгийн чухал зохицуулалт гэж бид нар ойлгодог. Аслагдсан 300 жилийн дараа Монгол хүн өөрийнхөө эрх чөлөөгээр төр ус барих ухаанд буцаж суралцах гэж явж байгаа л 30 жил шүү дээ. Улс гэдэг бол ард түмэн. Төр гэдэг бол одоо ард түмний илэрхийлэл гэдэг. 1960 оны үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, шилжилтийн үеийн эргэцэн суурин дээр төрийн байгуулалтын болон сонгуулийн, хоршоо банкны, гадаадын хөрөнгө оруулалтын, өмч хөгжлийн тухай хуулиудыг баталсан. Мөн ардчилсан шинэ үндсэн хуулийг боловсруулж батлуулах гол дүгнүүрийг 1990 оны 9-р сарын 13-нд анхны хуралдааны хийсэн улсын баг хурал нуруундаа үрсэн онцог байлаа. Эхнэр нөхөргүй хүүхэдгүй иргэдээс татвар авах тогтоолыг хүчингү болгож, картын бараан шилжсэн хүнд үеийг туулах эдийн засгийн бодлогыг цаг алдалгүй гаргаж, малыг малчтан өгч, удаажгүй бэхжүүлэх, давхарцсан тоогоор 2 сая гаруй иргэний саналыг авч, үндсэн хуулийн боловсруулсан гавьяан байнгын үйл ажиллагаатай парламентын эцэг болох улсын баг хурлын түүхэн гавьяа юм. За үндсэн хуулинд эдийн засгийн талаар бас нэг тавьсан томоохон заалт байж байгаа. Энэ бол эдийн засаг төрийн зохицуулалттай байхтай холбогдсон зарчим байна. Хүн болгон шүүмжлэх юм байна шүү дээ. Би яаж амьдарч байсан бэлээ? Одоогийн энэ залуучууд яаж амьдарч байна уу? Одоогийн энэ улс орн ямар болчих зүгээ харахаар дандаа өөдрөг бодогдно шүү дээ. 2000 оныг инквайрийн засгийн газар гарч ирж байхад энэ хар зам гэдэг юм чинь хот тавьдал байсан шүү дээ. Тэр нь цахилгаан нэрчим хүч гэдэг юм чинь энэ хот тавьдал нэг 24-тэй байсан. Бараг дийлэнх аймагуд дийзэлтэй байсан шүү дээ. Одоо бүгдээр нэрчим хүчтэй нэгдсэн сүлжээнд орчлоо. Бүх аймагуд холбогдчихлаа. 2-3 сайхан үйлдвэрүүд гараад ирчлээ. Боломжууд бол байгаад байна. Гэхдээ одоогийн энэ 92 оны баталж яасан төсвийн хэмжээг харахаар одоогийн худлаа хэлсэн үнд нэг аймгийн төсөвтэй тэнцсэн юм бид баталж яасан байхгүй. Одоо боддоо. Тэгэл бодхолоор зөв явж чадах юм бол боломжтой юм урд талд байна. Ардчилсан шинэ үндсэн хуулийн дагуу эргэцэн гол тохируулгыг хийсэн он цаг бол 1992-оос 1996 оны парламент. 96 оны төсөвт орлого тал нь бол 116 тэрбум 542 сая 547 мянган төгрөг гэсэн ийм тоо батлагдж ирсэн санаж байна. 200 тэрбум хүрэхгүй төсөвтэй байсан хэрэг шүү дээ. Тэгээ нэг бас нэг хөөрхилтэй тоо 1993 оны ерөнхийлөгчийн сонгуулийг тавуул зарлаад ерөнхийлөгчийн сонгуул явуулах төсөв баталж өгсөн улсын их хурл 40 сая төгрөг баталж ирсэн. Эдийн засгийн гол хуулиуд болох татварын багц хууль батлагдсан. Гайлын хууль, гайлын тарифын хууль, нэгтгэн бодлого хүртгэлийн хууль, гадаадын хөрөнгө оруулалтын хууль, үн цаасны тухай хууль, банкны тухай хууль, векселийн хууль, валютын тухай хууль гэдэг энэ багц хуулиуд тэр үед батлагдсан. Төрийн төв байгууллагууд болох улсын их хурл, засгийн газрын хууль, ерөнхийлөгчийн хууль батлагдаж төрийн удирдах дэд байгууллагууд хуулийн дагуу ажиллах нэгсэл болцоог нь бүрдүүлж өгсөн. 1993 онд ерөнхийлөгчийн сонгуул болсон. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг батлаад
сонгуул зохион байгуулах товыг тодорхойлж өгөөд ерөнхийлөгч бүх ард түмнээ сонгоосны дараагаар бүрэн эрхийн хүлээн зөвшөөрөх хуулийг улсын их хурл баталж өгч улсын их хурл, засгийн газар, ерөнхийлөгч ажил үүргээ хуулийн дагуу явуулах ийм эрхцэн үндэс нь бүрдэж Монголын төрийн дээд байгууллагын бүтэц бүрдсэн юм байна. Засгийн газрын нутгийн дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль баталсан. Энэ хууль үндсэн хуулийн агуулга үзэл санааны дагуу өөрөө удирдах хэсгийг төрийн байгуулалттай хослуулах зарчмаар хийгдэж орон нутгуудад хурал байгуулагдаж даргаа сонгоод засаг дарга нарыг томилж орон нутгийн удирдлага цоо шинээр бүрдэж ажиллаж эхэлсэн юм байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан. Аюулгүй байдлын үзэл баримтал батлагдаад, гадаад бодлогын үзэл баримт батлагдаад ар чин тусгаар тогтно аюулгүй байдлаа сахин хамгаалах нь цэргийн үүрэг байхын зэрэгцгээр цэргийнхээ номлолыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл шин юмнууд орж ирж шээ улс төр дипломатын аргаар хамгаална гэдэг юм тийм энийг тэхгүй гэдэг юм уу ийм шин номлолууд гарч ирсэн. Тэгээд энийг дагсан хуулиудыг баталсан юм байна. Батлан хамгаалахын хууль, хилийн хууль, зэргийн албаагчийн тийм эрх зүйн байдлынх нь хуулиуд энэ хуулиуд батлагдаад үндсэн хуулийн гол зарчим болох хүний эрх хэрэгчлөөний асуудал. Энэ хуулиуд энэ суурь хуулиуд нь их хурлын үед батлагдсан. Иргэд гадаадд зоржих цагаачлах тухай хууль, гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хууль, жагсаал цуглааны тухай хууль, нууцын тухай хуулиуд, байгууллагын нууцын хууль, төрийн нууцын хууль, байгууллагын нууцын хууль, хувийн нууцын хууль гэж энэ 3 хууль, байгаль орчны багц хуулиуд, нийгмийн багц хуулиуд батлагдсан. Онцгой эдлийн тухай хууль, тэгээ ерөөсөө хүний эрхтэй холбоотой гол хуулиуд энэ үед батлагдсан. Түрүүл мянганы замаа тавих шийдвэрийг гаргаж шийдсэн, хэрэгжүүлсэн. Энийг дараагийн засгийн газрууд бас авч үргэлжлүүлсээр байгаад энэ мянганы зам гэдэг төсөл маань амжилттай хэрэгжиж өнөөдөр хот хөдөө хоёр хоорондоо ойрхон болсон байна. Аялал жуулчлал хөгжих болцоо нээгдсэн байна. За хоёрдугаарт бол Оросын хөрийн асуудлыг бас хамтар шийдсэн. Ингэснээр бол бид эдийн засгийн тусгаар тогтолцоог баталгаажуулж чадсан. За иргэдтэй газар өмчөөрөх тухай асуудлыг Монгол улсын түүхэнд анх удаа гаргасан. Ингэснээр иргэд газрын өмчийн эзэн болж энэ газар өөрөө эдийн засгийн хэрэгэлтэнд орсон. За дээр нь эрчим хүчний нэгдсэн бодлого хэрэгжүүлсэн. Ингэснээр төвийн эрчим хүчний системтэй бүх аймагуудын эрчим хүчний систем холбогдож хаа нэгэн газар эрчим хүчний дутагдалд орох юм бол илүүдэлтэй байгаа газараасаа тийшээ шууд шилжүүлдэг. Ингэж одоо эрчим хүчний харьцангуй аюулгүй байдлын асуудлыг шийдэж ирсэн байдаг. За бүшгсэн хөгжлийн үзэл баримтлалыг бид нар гаргаж ирсэн. Олон улсын дэг горимоор эдийн засаг, банк санхүү яаж явах ёстой юм гэдэг бас олон улсын гэрээ хэлцээрийн горим дотор ороод явцсан. Улсын байх хурлаас үндсэн хууль түүнтэй нэгэн адил хүчин чадалтай маш чухал хуулийг ардын их хурл үндсэн хуулийн хавсарт хуйлуулж гаргасан л да. Бүгд найрамд Монгол Ард улсын үндсэн хуулиас Монгол улсын үндсэн хуульд шилжилтийн хавсарт хууль гэж. Тий. Тэр хуулийн дагуу бол улсын байх хурл яаж энэ шилжилтийг хийх вэ гэдэг том хөтөлбөрийг бол баталсан. Нэг тэр хавсралтай хуулийн дээр нэг том өгүүлбэр бол үндсэн хууль нийцээгүй аливаа хууль түүнээс алт олон улсын гэрээ шууд хүчингүй. Монгол улсын үндсэн хуулийг баталсантай холбогдуулан ерөнхийлөгч Очирбат үг хэллээ. Бүрэн эрхт уурга тусгаар Монгол улсын үндсэн хууль ардын их хурлын депутатуудын дийдэн олонхын саналаар батлагдлаа. Монгол улсын үндсэн хуулийн үнэт зүйл. Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын баталгаа, хүний эрх чөлөөг баталгаажуулсан. Төрийн эрх мэдэл хяналт тэнцлийг тусгасан. Эрх зүйн үндэс эцэг хууль. Хуулийн үнд зүйл нь бол Монголын нийт ард түмний хүсэл эрмэлзлийг тусгасан юм нийгмийн гэрээ юм аа. Өөрөөр хэлбэл одоо бүх ард түмэн одоо энэ арчлал зах зээл тийм ээ хуулиар засагладаг нийгмийг тогтооё гэсэн хүсэл эрмэлзэл байна. Аль нэг төр хүний эрхийг зөрчиж авах бол бие биенийг нь хязгаарладаг хямдаг тогтолцоо гэж хэлж байгаа. Энэ бол хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэдэг 3 тулгууртай. 21 дугаар зуунд бол
тавигдж байгаа гол зорилго бол хүн төвтэй нийгмийн харилцаа руу шилжих, хүний эрх хэрэгчлээг бол дээд зэгээр хангах, хүний эрхийн цаана шууд хариуцлага бас давхар байдаг. Тийм учраас бол миний эрхийг миний хажуудын хүн зөрчих ёсгүй гэдэг утгаараа тэр хүн хариуцлага үүрч байна. Тэр хүний эрхийг би зөрчих ёсгүй гэдэг утгаараа би хариуцлага үүрэх ёстой. Тэгэхээр манайх эрхийн ганцхан яриад байна, хариуцлага хайцсан бэ гэж ингэж андуурч яриад байдаг. Үгүй, эрхтэйгээ хамт хариуцлага заавал явж байгаа. Тийм учраас эрх байна гэж байгаа газар бол бас хариуцлага байна гэсэн үг. Ингээд төрийн ажил бол зөвхөн хуулиуд захирагдана. Хуулийг сахих нь бол төрийн үндсэн чиг үүрэг мөнгө гэж ингэж үндсэн хуулинд бол заасан байдаг. За тэгээд орчин үеийн үндсэн хуулинд бол төр засгийн бүх эрх мэдлийн цорын ганц их сурвалж бөгөөд тэрийг өөртөө байнга хадгалагч субъект нь бол ард түмэн гэж ингэж заасан байдаг. Тэгэхээр энэ заалтыг төгс төгөлдрөөр нь яг тэр сонгодог утгаар нь үндсэн хуульдаа тусгаад тэгээд 20-р зуунд бол хүнээ дээдлсэн хүн төвтэй нийгмийн харилцаа руу шилжин орох нь за бүр яаралтай шилж орох нь бол өнөөдрийн Монголын ард түмний тулгымдсан зорилго болоод байна гэж би хэлхэн зүйтэй байхаа гэж бодож байна. Үндсэн хууль бүх иргэнд 3.5 сая иргэний маань одоо санаа бодлыг нэг зүгт зангидж байгаа тийм тоглоомын дүрм нь газрын зураг нь үндсэн хууль юм. Яаж амьдрах уу гэдгээ шийтдсэн хилцээр штэ. Тэгээ хилцээрээ өөрөө мэдэхгүй бол дарлуулаад явна. Тэгэхээр үндсэн хуулиа мэддэггүй сагдгүй гэж дуусч байгаа штэ. Ялангуяа 21-р зуунд одоо хүн төвтэй хөгжлийн зүүн гэдэг агуулгаараа хууль өөрөө хүнийг хөгжлийн гол бодлогын цөмд байлгах тэр нөхцөл боломжийг бий болгож өгч чаддаг байснараа хууль одоо үндсэн үүргээ үүсгэж байна л гэж үзэх юм. Тэр хүн төвтэй хууль эрхцэн орчныг бүрдүүлэхтэй иргэн бүр хуулиа мэддэг, ойлгодог, дээрэс нь хэрэгжилж чаддаг. Хуулиар хамгаалагддаг буюу хуулийн дор эрхтгч амьдрах тэр нийгмийг бүтээхийн төлөө бид бол зорилго тавин ажиллаж байна. Монгол залуучуудын хувьд бол одоо өнөөдөр мэдээж одоо өөрсдийгөө одоо өөр хоорондоо харьцуулт хийхээс илүүтэйгээр дэлхийн өндөр хөгжилтэй улс орн тэр улс орны залуу үетэй өөрсдөө харьцуулж үздэг болсон. Ийм ард түмэнтэй улс. Хүн амын бүтцийн хувьд насжилт, дундаж насжилт бас залуу. За ингээд үзэхээр бидэнд бол энэ нөөц боломжоо бүрэн ашиглаж нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн дор иж одоо 10-20 мянган долларт хүрэх тэр боломж замуудыг улс төрийн түвшинд гацаа саадгүйгээр нээж өгч ирээдүйдээ илүү ихтгэлтэй, илүү гэрэлтэй ирээдүйд амьдрах тэр нөхцөлийн төлөө улс төрчид бол алхам хийх ёстой гэж үзэж байна. 92 оны арчсан үндсэн хууль мэдгтэн сахигтэн гэж гарсан гэхдээ зэрэг энэ үндсэн хуулийг мэдснээр та энэ үндсэн хуулийнхаа эзэн болно шүү. Эзэн болсон учраас энэний өргөөжийг та хүртэж чадна шүү гэж. Сахигтэн гэдэг бол юу гэхээр зэрэг энэ үндсэн хуульд үндсэн хуульд захирагдана шүү. Захирагдана. Энэ үндсэн хуулиар олгогдсон бусдын эрх хэрэгчлөө бол та халдаж орох болохгүй хан хүрээ юм шүү. Дараагийн шин зууны хөгжил яг энэ цаг мөчөөс Монгол хүн таниас эхэлж байна. Дуурах тусгаар улсын хуулийн хөлийн дээсэн дээр Монгол улсын үндсэн хуулиар илүү ам бэхжиж хүний эрх чөлөөг баттгах их зууны гараан дээр ирлээ. Мэдэх тун, сахих тун.